Nature Villages Аргүнд. За манай энэ төсөл нь болохоор Улаанбаатар хотын Сонгон хайрхан дүүргийн 21-р хоронд байрлалтай. За Аргүнд гээд төслөн дээр байрлаж байгаа. За эдэлбэр газар нь 10,000 м2 буюу 1 га талбай дээр баригдаж байгаа. Төслийн хувьд бол Улаанбаатар хотын замын эхлэл буюу Тэгцгээс одоо 25 км зайд байрлаж байгаа. За мөн төв замаасаа бол 500 м-ийн зайд байрлаж байгаа. За энэ нь өөрөө бас давуу тал болж байгаа. Автомашины дуу чимээ наашаа нэвтрэхгүй нам гүн байдлыг хангаж байгаа. Төслийн загвар дизайны хувьд бол одоо Nordic хэв маяг буюу Скандинав маягийн хэв маягийг шингээсэн баригдаж байгаа. За дотор интерьерийн хувьд бол одоо модерн интерьерийн бид нар барьж ажиллаж байна. За манай Аргүнд Nature Villages 36 айлын амны орон сууцны төсөл нь дулаан алдагдлалт багтаа эрчим хүчийг маш их хэмнэж өгсөн 45 м2 залуу гэр бүлүүд зориулсан амны орон сууц гэдгээр их онцлогтой ийм төсөл байгаа. За энэ метр квадратыг бид нар яаж гаргаж ирсэн бэ гэхээр 2020 онд одоо бид нар хэрэглэгчийн судалгаа хийгээд залуу гэр бүлүүдэд маань тийм том метр квадратын хэрэгцээ бол байхгүй байна гэдгийг бид нар бол гаргаж ирсэн. Ерөнхийдөө ижил төстэй төслүүдийг харж байхад бол маш том метр квадраттай, үнийн хувьд өндөр тусаад худалдаа авагч нар манай судалдаа авахд төвөгтэй бэрхшээлтэй нөхцөл байдлууд үүсэж исэн учраас бид нар 45 м2-д яг хүний хэрэгцээнд тохирсон том өрөө болон унтлахны өрөө мөн угаалгын өрөө гэсэн шийдэлтэйгээр хийгдэж байгаа. За манай амны орон сууц маань өөрөө Скандинав дизайныг нэлээд өөртөө шингээсэн ийм загвартай байшин байгаа. Байшингийнхаа нүүрэн тал болон ард талдаа шалнаасаа таац хүртлээр хэмжээтэй шилэн фасад маягаар шийдсэн ийм орон сууц байгаа. Унтлахын өрөө бол бас метр 50 өргөнтэй шалнаасаа таац хүртлээр шийдсэн. Өдрийн цагаар бол байгалийн гэрэл яг орж ирэх ийм нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэж интерьерийг шийдсэн. Барилгын одоо хийцлэлийн хувьд бол бетон цутгамал суур одоо 36-гийн блок хөөрлөг. За мөн одоо Оросын холбооны улсын Техноникол гэж компани дулаалгын XPS автомобиль ашиглаж хийж байгаа. За мөн дээвэр болон одоо гадна фасадн дээр бол зинк гээд цайртсан ийм төмрийг ашиглаж хийж байгаа. За манай нацтан зургийн үйлдэл нь Аргүнд дэх натар хуйлааж төсөл дээр M250 маркийн хүйтэн нэвлэлтэй бетон ханган нийлүүлж байна. Дотор тоноглолууд маань захилгааны хувьд бол ерөнхийдөө Оросын холбооны улсын ЭК-бэрэн дээр тоноглогдож байгаа. За сантехникийн хувьд бол Түрк болон Солонгос улсын тоноглолууд тавигдж байгаа. Төсөл маань захилгаан халаалттай. Захилгаан халаалт маань болохоор ханнаасаа, тааснасаа, шалнаасаа дулаан алдалтгүй болохоор 40% хэмжээтэй гэж гарч байгаамаа. За захилгааны хувьд нь болохоор 630 кW хийж чадал бүхий бие даасан станцтай нэгдсэн харуул хамгаалтын систем, камержуулсан системтэй. За ногоон байгууламжийн хувьд бол одоо 150 гаруй мод тарих, за мөн 8000 гаруй м2 талбайг одоо зөвлөгжүүлэхээр төлөвлөж байна. За мөн дээрэс нь 2000 м2 талбайд хүүхдийн тоглоомын талбай шийдэж өгч байгаа. Насны ангилалд таарсан 0-6 нас, 6-аас 14 насны ангиллалтайгаар шийдэж өгч байгаа. Олон улсын стандартыг хангасан одоо сагсны талбай, мөн дугуйн зам зэргийг одоо бид нар шийдэж өгч байгаа. Nature Villages Аргүнд.